Эдрээд амьдрал 2 дугаар бүлгийн 19 дугаар хэсэг. Цагдаа болдоогийн дуудсан ойход нас залуу бие хаа гоё царай зүс сайтаж дэмжихийн сэтгэл нэг л олигтой нийцсэнгүй. Анхаарад уулга алдан байж ядсан ч гэлээ оронд орсон хойноо бие үнэлэгч гэдгийг нь төвөггүй ойлгожээ. Дэмжиг өөрөө эргэтэн томтой болохоор эмэгтэй хүнийг өвтгөж хийх дуртай. Тэдний ёолонгийн шиг дуунаас гойд таашаал авдаг. Гэтэл болдоогийн дуудсан охид тийм байсангүйд баахан сэтгэлээр унаж хүссэн мөнгийг нөгөөд хөөхн холгүй явуулчихав. Болдооч буруу хэрэг хийсэндээ гэмшин эд нэрийг би сайн мэдэхгүй л дээ. Гаднаа гялэнцэг дотроо паланцэг байж. Дүүн дараа жинхэнэ гой согоо олж өгнө. Гэж самширхад архиу цуусан дэмчиг нэг л ёозгүй царайлан гараа хийс авцснаа. За тэр яах вэ? Байхал зөвл. Бад сайхны балгийг яаж цайруулах вэ? Манай эхнэр ч яах вэ? Салдгал юм байгаа үз. Бэрээ аваад явмаар байдаг. Гэж санаашрахад болдоо ундалзан дүүн туслая л да. Хулгай цэрц чи та хүүтэйгээ ам нийлээд ямар нэг үн цэнтэй зүйл алдчихсан гэдэл хэлчих. Тэгээд ч та ээжийнх нь эмчилгээний зардал энэ тэргээд өчнөө мөнгө өгсөн биз дээ. Дээ. Тийм амар юм гэж юу баах вэ? Хэрвээ чамайг бүтээж чадвал анх нь гар татахгүй шүү. Би яах вэ? Ганц хоёр хүнтэй хамжих болохоор мөнгө мэдээч хэрэгтэй. Ёор нь би ингэж бодлоо. Гэснээ дэмчиг хөмсг зангидан болгошорж урдах архинаас хэд том балгаснаа. Чамдал гэж хэлэхэд тэрэглийн хүүхэд чинь минийх юм шүү дээ. Манай довчин гэж нэг үнхээгүй юмнаас л хамаг юм боллоо. Анхнаасаа л тэргэлтэй би суудаг байж. Одоо яах вэ? Хэмээн царайгаа хүрэмтүүлэн пал хідэл хэлж орхив. Цагдаа болдоо пөөх. Тийм учиртай мó. Тэгвэл бүр амар. Булгаа цэрдээд бүр болохгүй бол хүүг аавна гэд хүрчих. Ингээд л бүх зүйл жин тан шүү дээ. За тохирлоо. Чэ мэдээд хийч. Хөөс мөн хамаагүй. Ах нь хэлснийг чинь л үгүй. Гэж тун дуртай хэлэх дэмжихийн царайнд инээмсэглэл зурс хийж нүднийх нь харцанд тачааллын хөх туяа гэлс хийжээ. Эргэн тэргэл та яасан ичдэггүй юм? Өчтөвчнөө мөнгө авч бүр ээжигээ эмчлүүлж дараа нь 3 жил толгой орогдчиход зүгтаачдаг. Танд хүн чанар байна уу? Тэгээд ч зогсохгүй. Хүний үе удам дамжиж ирсэн үн цэнтэй алтан бурхан хулгаалаад. Би юу ч хулгаалаагүй. Тэр цагдаагийн хэсэг дээр чинь очие. Үнэн мөнөө олъё. Та нар цагдаа муу юм уу? Гэж тэргэл дууга чангалан хашгичлаа. Нэлен халамцуу бас урчин цурам хийгээгүй дэмчиг бүлцэж хавцсан нүдээ нуглан одоо бүр ингэж ярьдаг болоо юу? Чамайг өрөвдөө цагдаагийн хэсэг ороогүй. Миний буруу болох нэ дээ. За яах вэ? Чи алтан бурхнаа авдгаар ав. Харин би хүүгээ яасан ч өгөхгүй шүү. Аваад явна. Гэж чарлаа. Анрыг өөрийнхөө төрсөн хүү гэж итгэж явдгийг нь мэдэх тэргэлийн хөх инээд хурж эднэр зүгээр л намайг айлгаж ам алдуулах гэж иржээ дээ. Одоо тийм амар хурдахгүй гэж бодоод цагдаа дээр очиж үнэн мөнөө олъё гэхээс өөр юм хэлсэнгүй. Тэргэлийн дуу сулраад явчихыг анзаарсан дэмчиг 2 цагдаа руу сэм ирмэхэд тэд гараад явчихав. Эзэнээс тэргэлийн говьзгсэлд ухаан алдтал дурлаж яхааргаа олохгүй бодлож явсан дэмчиг тэр нэгэн өдрийн гайхан учрлыг нэхэн санагалзаж хоромхон зур уял тачаалтаа автан хамаг биеийн халуун өргөд ирэв. За тэргэл минь. Энд нэгнийхээ мууг үзээд яах вэ? Довчин новш чамд ямархан хандтыг би мэднэ. Анхнаасаа та хоёрыг нэг гэрт оруулдаг нь буруу байж. Тэгээд ч та хоёр ямар албан ёсны эхнэр нөхөр биш. Би юу л да? Чи надтай суучих. Миний бүх хөрөнгө анар та хоёрыг болно. Тэгэх үү? Хамтдаа буцъя. Гэж дуржигнуулах дэмчиг үлмэдэг говьсгийн алгасаар ойртлоо. Архины ихэнх үнэр салд хийхийг анзаарсан тэргэл гэнэгдэхэн айц давцсан ч хойш ухарсаар ханан тулмагц. Анар яхаараа чиний хүүхэд байдгийн. Тэр чинь миний анхны хайрын удамцаа юм.
яасан их юм боддог төгцгөө гэж орилсноо дэмчгийн мэлгэр улаан царай дээр тас хийтэл алгадаж орхив. Гэмгүй байсан дэмчиг унах тохин дэнжгэнснэ. Яасан гинэ? Хэний хүүхэд гэсэн бэ? Хэлдэ чи хэмээн нүдээ эргэлдүүлэн зүтгэж тэрглийг ханан чахан тэрж сэргэр хөхнөөс нь бадлан нар миний хүүхэд заа юу? Цаг хугацаа нь яг таарч байгаа. Ингээд чи худал хэл гэд хормойг нь сүгснөө өмдөө шувтлах санаатай тэлээтэйг нь ноцолдоход тэргэл түүний бахим гараас молтрохыг хичээн чадлаараа зүтгэх зураа анхны минь хайр алтрын хүүхэд ойлгов гэж хашгичэн өөрийгөө чадлаараа хамгаалан тэмцэлдлээ. Далайгийн хүмүүс зодуулсан сүмбэг танлагчээ дуудан шүнжин эмтараа хийлгэж тордож хонлоо. Ямар тааж өөрөөр сэргэж биеийн гайгүй болсон тул эмчиг явуулсны дараа алдар үнэн ч хоёр туслахаа дуудан та хоёр ч гэсэн цаашид болгоомжтой байх хэрэгтэй. Ер нь төрдөө надаас хол байсан дээр бах гэхэд аха үгсэн зэгсэн ч хамтдаа шүү. Бид хоёр танаас холдохгүй. Хий гэсэн бүхнийг чинь хийн гэж зөрүүдлэн огтхон ч халгаасангүй. Алдар хэсэг бодол хэлж зогсноо. Хожоо харамсахгүй бол яа гэхв. Тэгвэл манай дүүг харж хандж бай. Гэхдээ нэг нэгээрээ салж огт болохгүй шүү. Та нарыг хамт байвал тэд тийм ч амархан дийлэхгүй. Надтай байн холбоотой байгаарай. Хоёр туслах нь тэр дороо явж алдар бойдон дээр хэсэг зур дуг хийв. Өглөө болмогц алдар бодсон ёсороо сүмбэд үг зааж өгөн далаатай яриулсны дараа за нэг хэсэгтээ та гэхэд айлтгүй боллоо. Би хагаа тордоод эндээсээ гарахгүй байж байгаарай гэчгээд үүд рүү зүглэв. Уян хаалганы гадна түүнийг гаргаж өгөх зураа тунжиг инхри дотн харцаар харж инээмсэглэн хийсэн бүхэнд чинь баярлаа. Ажиг тань мартахгүй. Алдарч инээмсэглэн зүгээр дээ. Гэхдээ нөгөө массажаа хизээ хийж өгөх вэ? Гэчгээд шатууруутан бууж одлоо. Урд чинь машина нууц газар тавьчихсан болохоор шууд л такси барин тэргэлийн гэрлүү яв. Түүний өмнө түмэн буруутай уулзах битгийх л харах ч ирэхгүйгээ мэднэ. Гэхдээ холоос жуултахай харахыг хүсжээ. Тэрэглийн гудмаар ороод хэдэн хашааны наан буучаад аха та энд төр хүлээж байгаач. Би удахгүй гэчгээд цааш алхаж явтал цагдаагийн машин дохиогоо хангинуулсаар шунхийн зурж харсаар байтал тэрэглийн гэрийн гадаа зогсчихов. Гайхаж алмаарсан алдар таксигаа даллаж дуудан дотор нь суугаад ажиглаж зогсдол хоёр цагдаа нэг бүсгүйг баргал хүчээр шахан машиндаа суулгахыг хараад тэргэлийг танин гайхах догтлох зэрэгцэн алмаар зогсдол машинч бэрхийтэл шороо манархсаар давхиж одов. Аха араас нь яраарай. Хашааны үүдэн дээр хүүхэд тэрсэн энхлэн уйлчихсан уцаараар нь зогсохыг хараад алдар бүр их сандран жолоожоо яарууллаа. Дөө минь цагдаагийн машин яаж дагах юм? Торгуулна штэ гэж настай жолооч учруулахад эрх биш баруун гарлуугаа эргэн гэр хороол руу орохыг л хальт харж амжлаа. Тэд нэлээд бодилж явсаар өнөөх цагдаагийн машин гэр хороолын нэгэн хашааны гадна зогсож буй арайчуу олж алдар бууж үлдэн дөхөж очоод сэм тандав. Нэг удсангүй хоёр цагдаа шавар байшингаас гарч ирснээ тамхи хасаацхан дүнгэр ярилцсан инээлцээр хашааны хойд болонд байх модон жорлон руу явцгааж харагдлаа. Яагаад гэр хороололд тэргэлийг авч ирдэг вүлээ? Нэг л учиртай, нэг л сэжигтэй. Хашааны хаалга дотроосоо чойжтой байсанд бүрэх сандарсан алдар тэр дороо уцаа гарган эрхэст товч мэдээлэл өгчгөөд хашааг сэвхийтэл даван орохтой зэрэгцэн эмэгтэй хүний бочимдон орилохыг сонсон хар хурдаараа байшин руу гүйлээ.
2 цагтаач алдрыг олж харах бололтой өмдөө тавчлан боройхоогоо занган нааш гүйж харагдав. Байшингийн хаалгыг угц татан ороод цааш алхтал анхны харь алдрын минь хүүхэд гэгтүү хадан чухам юу болоод байгааг тэрхэн зур ухаарсан алдрын хөл говьлон гол өөд нь нэг зүйл гогдох шиг болон зүрх нь хурдтай зөглөж яаран урагшилсаар өмдөө шувтлан зүтгэх махлаг бүдүүн эрийг элээ адил шүүрэн улаан нүрлөө нь буулгаж орхилоо. Хэн бэ чи гэж хэлэх шиг болсон малгар улаан царайтай төөдөг адил өнхрөн унаж энгэр замаа хомох тэргэлийн гайхширсан харц орилолдон орж ирэх цагдаа нар. Бүх зүйл хормхон зур болж өнгөрлөө. Боройхоогоо далайн сүрөдрүүлэн орж ирсэн 2 цагдаа уван цуван хөсөр унаж өмдөө татан өндийх дэмчиг дахин хүчрхэг нудрагад өртөн хийсэн унаж цагдаа нарж цахилгаан боройхоо тажигнуулан цагдаа байна зогс хэмээн ээлжлэн хашгирсан ч алдар огтхон ч таасангүй. Хоёуланг нь цус нүчтэй нь удахж орхив. Алтраа одоо болно. Хүн аллаа штэ. Одоо болно хэмээн тэргэл час хийтэл чарлан араас нь тэрхэд айглан амьсгаадах алдар ээд нар хүн гэж үү? Хүн мөн гэж үү? Тэрээр шалан дээр сөхрөн суугаад ээд чинь хүн биш. Би ч бас хүн биш. Тэргэлээ зүгт. Цагдаа болдоо байдал бэлтсэнийг ойлгосон ч манартлаа хэд зохиулсан тул дахиж өндөөсөнгөө хэвцээр байв. Хаанэгтээс цагдаагийн дуд тохио хангинсаар дуун тодрон ойртон ирэх үед таашаанд 2 буугаа суглаж амтсан болдоо өндийн шагаалаа. 19 дугаар хэсэг төгсөв. Эдрет амьдрал 2 дугаар бүлгийн 20 дугаар хэсэг. Өөрийнх нь тухай тайгүй мэдээлэл сошиалаар хальт сэвэгдээд төдөөдөлгүй устчихав. Мэдээд цөмбөгийн магадгүй алдрын сануулга гэдгийг маш сайн мэдэх далай энэ байдлаас хэрхэн гарах, яаж цэвэрхэн мултрах тухайга толгоогоо ажилтал бодсон ч томтой арга олж чадсангүй. Сүмбэ алдрын хинтэнж оролдоод за бүр устгаж хаяаж нэмэргүйг тэр сайн мэдэж ойлгож галзууртлаа бухимдан уурсаж байлаа. Тэр жил Цөмбөгийн 2 гарын бугуугаар нь тасдаж орхичоод бах таваа ханган шоолон инээж байснаа бодохоор л дотор нь давчтана. Тэг гэдэл нэг мөр гүйцээчгдэг байж. Ийм дотор тамиртай навш гэж яаж мэдхв гэж бачууран бодож суудал заяаху ах нь залгаж байна. Богинохон болоод өнгөрсөн ярианы гол агуулга нь сошиал тавигдсан мэдээллийн тухай байж далай байдаг чадлаараа өөрийгөө хамгаалan аха энэ цэвэр гүтгэлэг шүү. Намайг улс төрд орох сургаар л өрсөлдөгчийн минь хийж буйж л би эзнийг нь олоод нэр төрөө сэргээж авнаа гэж арга дах учирлагын хооронд хэлж төрж болтугай аргалжээ. Энэ үгэнд мэдээж заяаху эдгээгүй далаа маш сайн мэдэж байсан болохоор авга ахыгаа оройн хоолнд урж сайдар ярилцах гуйжээ. Далайгийн царай хүрлийн барайж ямар нэгэн зүйлийг шийдэж ядах мэт өрөөнд дотор хэсэг холгисны эцэст хандах нууц шүүгээгээ уудлан нандинг хадгалсан бөөрийн цагаан үрлийг нухацтай ширтэж зогсноо халаасалж гав. Дараа нь цацрал руу залган чиний салах саналыг би зөвшөөрч байна. Гэхдээ заяаху ах дургуйтсан гэдгийг чи сайн мэдэж байгаа. Би ахыг оройн хоолнд урьсан. Хамтдаа уулзаж үнэн учраа хэлж эртхэн асуудлаа шийдэе дээ. Хэмээн царайчлан гуйсаар хоолн цуг орохыг зөвшөөрүүлж чаджээ. Цагдаагийн албан хаагчид гар хүрсэн зодсон хэрэгээр алдрыг бариад хорчхов. Ийм илт хэрэг дээр та нар ингэж болохгүй. Хэмээн булгаагийн нөхөр хуулийн зал дээрэн эсэргүүцсэн боловч та давшраа. Би шалгаж тогтоогоод холбогдлоггүй сулжхан шүү дээ. Прокурор зөвшөөрсөн болохоор 72 цаг хорхоос аргагүй гэж буурал үстэй дөлгөөхөн царайтай цагдаагийн ахмад учирлан хэлээд халгаасангүй. Бухимдаж уурсан булгаагийн нөхөр алдарт хандан би чамайг өмгөөлье. Ямар азар манай бэртээ таарав. Ёстой их баярлалаа. Гэхэд алдар
Зүгээр дээ. Надад өмгөөлөгч хэрэггүй. Тэргэл бид хоёр эртний танилуд. Санаандгүй тэрүүгээр явж байгаад л тусалсан юм. Та харин надтай эрхэс халиуна хоёрыг уулзуулж өгөөч. Энийг л гуй гэжээ. Удсан ч үгүй эрхэс халиуна хоёр ирж тэргэл тусалсан талархснаа хэлээд нөгөө хоёр цагдаач нь бас баригдчихсан гин. Нэг нь дэмчиг ном шиг хальт бодчихсан гэвөө гэцгээхэд алдар. Уг нь намайг онилгошилуулсан. Харин нөгөө цагдаа гарлуун цохиж сум өөр тийшээ эргэсэн бололтой юм. Гээд инээхэд халиунаа нулимс мэлтэгнүүлэн чи муу амарх юм аа. Одоо тэд чамайг яаж ч гүрдэх юм блэ? Хэн мэдвүлээ? Инээж л судаг. Алдар хэсэг бодол болсноо нэгийг шийдэх бололтой. Би яахав суллагч бах. Надад амжуулах чухал ажил байгаа юмсан. Чи заяа хуугаа гэрээд уулзчих гэж гуугаад өгөөч. Чамд бол татгалзахгүй л бах гэлээ. Тэднийг явснаас хойш бараг 2 цагийн дараа заяа хүү ирж алдартай уулзаад бэ ууг нь завгүй хүн юмсан. Чухал хэрэг байна гэхээр ч л ирлээ. За хэлэх зүйлээ хэл хэмээн шавдуулав. Урд нь заяа хүүг холхноос л харж байснаас ингэж тулж уулзаж үзээгүй алдар түүний харц далайгийнхаас тис өөр болохыг анзааран сая санаа шулуудан таныг далаагаас өөр хүн гэдэгт итгэсэндээ л дуудсан юм. Миний хэлэх зүйл надад гэхээс илүү танд их чухал зүйл гээд сүмбэгээс мэдэж авсан бүх зүйлийг нэгд нэгэнгүй ярьж өглөө. Заяа хүүгийн царай аажмаар хувьсан өөрчлөгцөөр хувхаа цагаан болж орхив. Ингрээ тэмцчин халааснасаа эм гарган залгилаад орчлонд нууц юм гэж хааж байхгүй. Энэ үн юм да. За яах вэ? Чи ямар санаатай байгаа юм хэл л дээ. Далаа надад бас миний дотны хүмүүст ямар их төвөг удсныг та мэдэх байна да. За яах вэ? Бид дүүрч гэж бодъё. Хойшид хичнээн хүн яаж хохирохыг хинч таашгүй. Халуунаа цацрал гээд өөр хинч үж болно. Заяагүй их хэмсгээр ярвааснаа тойруулгүй хэлэх зүйлээ хэл. Надад зав баг байна. Дэснээ буун цагаа хилам хийж хүнтэй оройн хоол идэнгээ төгсчихсэн юм. Цаг баг үлдэж. Би далаагаас өшөөг аммаар байна. Нэг үгээр хэлбэл халз үзмээр байна. Нэг бол би, нэг бол тэр гэхэд заяахуу ундууцсан шогширсноо юу ч хэлэлгүй гараад явчихв. Дэмчийн хуйл тажаал шунал хүслээс золоор мултарч чадсан тэргэл уужирч тайвширсан боловч гэнтэл гарч ирээд өөрийг нь аварчхаад цагдаад баригдчихсан алдарт яалтчгүй санаа зовж байд сууж ядан байлаа. Бэндэр түүнийг аргадан тайвшруулж хайрт минь бүх зүйл сайхан болно. Хүргэн ах булгаа ихч хоёр хүүгийн аавд бүх талаар туслахаар хөөцөлдөж байгаа шүү дээ. Алив тайвшир гээд тэрэн үнсэж бүх биеийг нь элэн тайтгаруулснаа. Одоо чамаас алхамж холдохгүй. Би амлсан ёсороо эрт оччихсан бол ийм зүйл болохгүй л байж. Хэмээн өөрийгөө зэмлэн халаглахад тэргэл хушуугаа царвайлган үнсэж энгэрт нь алдснаа. Муу хүмүүс бүгд баригдсан. Харин алдар суллагнаа. Цагдаатай холбоотой хэрэг болохоор 72 цаг шалгах юм гэсэн. Тэд бие биерүүгээ тэмүүлэн шунаглан үнсэлцэж дур хүсэлтэд автан уйглан амьсгаад жиглэн тэргэлийн даашинзыг дээш мултлан том сэргэр шунган одцоолоо. Алдартай уулзсны дараа төмөн бодолд автсан заяахүү машиндаа юу ч дуугаралгүй хэсэг явсны дараа урд суу хамгаалагчаа дахин дуудаж чихэнд нь хідэн зүйл шивнэв. Цаадхан жуудсараа хэн нэгэн лүү нам дуугаар яран нэг зүйлийг тушаах сонстов. Жолооч төгжрөл дунд машинаас сурмаг жолоодон сүлжийн давхсаар нэгэн томоохон рестораныг гадаа ирлээ. Заяахүү машин зогсохыг саялан анзаарч бодлоосоо салмагц хамгаалагч руугаа давхиул цаадхан толгойд өгснөө гараад явчихв. Хэдэн хормын дараа өнөөх хамгаалагч заяахүүд хайртай муурыг нь авч ирэхэд түүний харц нь гүнгийн сүдэр хормхон зууд тодорсноо төдхөн арилж муураа тэрсээр дотгош оржээ. Тэрээр хамгаалагч нараа үүдэнд үлдээгээд дотгош ороход далайн инээд алдсаар угтан сандал дурын суулгалаа.
Цацралыг ирчгсэн суугааг сая анзаарсан Заяахүү инээмсэглэн толгой дохиод муура тэрсээр тухлан энгийн яриа хөөрөө өрнүүлэх зураа энэ дэрийг тунчиг нухацтай ажингаа далайгийн баруун гарын дунд хуруунд байх том шигтгээд алтан бүгжиг хальтхан хараад авав. Булчингүй хэрэг хийж төрсөн дүүгээ хөнөөхийг завдсан төдийгүй мөрөдөө тоглоомын асуудалд холбогдсон тунчиг барцадтай яваа далай аль байдаг элдэг аашиг гарган сууж байснаа. Авгахаа та хатуу юм уу? Зөөлөн дарс хүртэх үү? Хэмээн асуулаа. Заяахүү муура эрхлүүлэн тэврэх зураа. Зөөлнөн дээр үсттэй. Дарс уй. Гэчгээд далайгийн хөдөлгөөн бүрийг хянургагч нь нууцхан ажигласаар байв. Маш чанартай дарс байсан тул эхний хундаг хүнтерсний дараа далай дахиад л хундагыг авч дарс нэмэх зур бөгчтэй гарн тунчиг сэжигтэй хөдлөхийг Заяахүү харж амжив. Зүрхээр нь эрэхгүй хатгуулах шиг болон сэтгэл шимшрүүж муура эрхлүүлэх айдан тонгойцуудал далай алив цацрлаа. Чин хундганд дарс нэмж хийгээд ахад бариач гэж байна. Аль түрүүнээс хойш таг дуугүй шахам суусан цацрал татгалзаж чадсангүй. Хундганд дарс нэмэн хадам махтаа барьлаа. Цацралын гуниг дүүрэн харц Заяахүүгийн шимширсэн харцтай хальт тулгарах тэрхэн зур далай өндөлцөн. За нэг туулгачхая. Ахын эрүүлэнхийн төлөө гээд дарсаа дуустал уучгаад хөлөрч оргисон нүрээ альчуураар сэвэн суухтаа гарын салган нь чичирч буйг анзаарсан Заяахүү хундгаа амандаа дөхүүлж байснаа зүүн гартаа тэврээстэй байх мууранда балгуулж орхив. Далайгийн нүд аягнаасаа бүлтрэх шахан авгахаа та гэх зур өнөөх мөр час хийтэл мяалан Заяахүүгийн гарнаас мултран шалан дээр унаж хэдэнтэй тийчгэнснээ таг хөшөж орхижээ. Заяахүү алгаа хоёрынтой ташмагц хамгаалагч нарын шуугилдан орж ирэхэд гайхаж алмаарсан далай авгахаа юу болов хэмээн ээрэн түгдэрснээ цадрал руу муухай харан чи яаж чадчихна дарс нь юу хийсэн хэмээн үнэмшил мутаж жүжиглэж гарав. Гэвч бүгдийг ойлгосон Заяахүү юу ч эсгэлэн халааснасаа хуудас цаас гарган далай руу шидчихэд цацралыг хөдлөн гарч оджээ. 20 дугаар хэсэг төгсөв. Эдрет амьдрал 2 дугаар бүлгийн 21 дугаар хэсэг. 20 хоноонд хийж хэлхий олж ядан суусан алдрыг ямар учиртай юм бүү мэд нэлээд оройхон суллаж гаргачаад өглөө 8 цагт ирээрээ явж болно гэжээ. Алдар маш их гайхсан боловч үүнийг ганцхан Заяахүү хийж чадахыг мэдэх тул өдрийн уулзалт үр дүнгээ өгчөө гэж бодон сэтгэл нь хөнгөрөн урам зоригтой гарч алхлаа. Одоо түүнд ганцхан ажил үлдсэн. Хийж чадвал үгсэн ч хамаагүй гэж бодох болоод удаж байгаа. Хайртай ганц дүү аль маань найдвартай хүнийг гарт үлдэж буйдаж сэтгэл хангалуун байгаа ажээ. Тэрэглийн хүүг өөрийнхөө төрсөн үр гэдгийг өглөөхөн мэдсэн болохоор маш их догдлон зүрхэнд булиглаж байв. Анхны ариун сайхан харийгаа өөрөө л булшилж орхисон болохоор тэргэлд гомдох эрх байхгүй. Харин ч хүүг нь тээж төрүүлж өдий зэрэгтээ өсгөж яваад нь чимээгүйхэн талархах ёстойгоо ойлгон тэднийхээ ирээдүйд аз жаргалын дээдийг хүсгээс өөр сонголтгүйгээ маш сайн ухаарч байлаа. Сэтгэл нь тайвширч нэг чангаар орилмоор санагдан харанхуй гудамд хэмээн хэдэнтэй гойхчин хашгичаад гэнэт өөрөөсөө ичин төсхийтэл инээ талтан цааш алхав. Сэтгэл доторх бүх хар бараан дурсамж салхин туугдах үүл мэт сарнин алга болж сайхан уужирчээ. Тэрээр маш их өснөө гэнэтхэн мэдрэн хоолны газар бидрэн алхаж явтал удас нь хангинав. Харвал уянгаа байлаа. Төвний хүүхдэрхүү гэнэн царай овргүй ихдүүтэй төрх уян гойлог би гэнэтхэн бодогдож бүхэл биеэр могоо мөрөлдсөн гүйх мэдрэмж төрөн сэрэл хүсэл нь бадраад ирлээ. Байна уу? Байна. Алдрав. Чи зүгээр үү? Гэх уйхан шингэн хоолой сонсдов. Тийм ээ, би байна. Сүмбэ давгүй юу? Сайн. Чамайг цагдаад баригдсан гэж сонслоо. Зүгээр үү?
Зүгээрээ шалахгүй зүйл суллагдсан. Хаана байгаа? Өсөд хоол идэх санаатай л. Өө тийм үү. Би аваад очие. Нэг газар орж бай. Уянгаа ичиж байгаа бололтой намуухан шивнэв. Алдарч бөөн баяр ойролцох буудлын хаягийг хэлж өгөөд өөрөө аван шүршүрт оржээ. Ямар аимшигтай хүнтэй дэр нэгтгэж авснаа мэдэж маш их зожирдсан цацралын зүрх амаараа гарчих шахан хүчтэй цоглож айц давтан салганаж орхив. За яг баах яагаад юу ч хийхгүй зүгээр орхичихв гэж бодон дууга хураад цутал охин минь одоо тайвшир да. Аавтай чинь хамт зүтгэсээр байж далай та хоёрыг гэрлүүлсэндээ маш их харамсаж байна. Хүн өгтлээ ухаан суудаггүй гэж үнэн бололтой. Намайг уучлаарай. Одоо чи эрх чөлөөтэй. Дураар амьдр да. Харин ач хүүг минь надаас бүхэнд өргөлөөрэй гэж бараг уйлчих шахан гуйжээ. Цацралж нулимс мэлмрүүлэн толгой дохиж хэлмээр зүйл зөндөө байсан ч дуугарч чадсангүй. Гэртээ орж хүүгийнхээ барааг харсан ч тайвширч чадсангүй. Гэнэт ухаан орсон юм шиг алдралуу зөндөө олон удаа залгасан боловч утсаа авсангүй. Маш их ганцаардаж, маш их айсан цацрал аав руугаа залган хүн дуудаад гэрээсээ баргал зугтах шахам гарч аав ээж дээр очин арай хийж тайвшран унтахаар хэвтлээ. Өнгөрсөн хугацаанд хүн биш араатантай эхнэр нөхөр гэж явснаа бодохоор л хамаг биеийн салганталж ичирч байв. Ямар ч байсан заяахүү салахыг зөвшөөрсөн болохоор далайгаа салахад одоо асуудал үгүй болсон. Тэр урд урдынхаас илүүтэй алдрыг маш их үгүйлэн санаж зоримог эрмэг төрхийг нь төсөөлөн бас маш их хүсэж сэрэлтэн дахин хэдэнтэй залгасан боловч удаа авахгүй тагчиг л байлаа. Бяцхан гомрохсон цацрал алтрал биш бол насаараа ганцаар амьдрнаа гэж өөртөө андгаа тавиад тэр бодолтой тайтгаран зөөрмөлсөөр унтчихав. Хаалга зөөлөн догших чимээс сонстон уянга сэмсэм алгасаар ороод ирлээ. Алдар тосон босоод хаалгаа төгччгээд үгийн солиочгүй тэврээд ав. Уянга инхэр турхан би салгантал чичирж байснаа тэврэлтээс нь эвтэйхэн мултраад хоолоо идтээ өдөржин юм дээгүү зү. Тэрээр шалмаг хөдлөн авч ирсэн юмсаа ширээн дээр өрөн ус бузалган цай бэлдэж орхив. Татгалзалгүй хүрээд ирсэн атлаа дургуйцах. Сонирхолтой бүсгүй шүү хэмээн гайхшран бодох зураа бүсэл сэрлээ арайжуу барьж дөнгөсөн алдар амтд хоол руу нь уулгалан дайрлаа. Уянгаа шил арих бас аваад ирж. Хоёул тулган нэг тогтоосны дараа цацсан уу? Дахиад идэх үү? Гэж уянгаа намуухан хоолоогоор асуухад алдар толгой сэгсэрснэ. Эчимд нь мод олтлоо хөвчөрч өргсөн алдар турхан гоо бүсгүй аажмаар нүцгэрэх тангилхан биеинд нүд алдран суудал уянгаа түүний хөдөлсөөр унтлагын өрөөнд оруулан хэвдүүлээд тайчиж эхлэв. Алдар тэсгэл алдан салганан айглаж байсан ч бүсгүйн үйлдэл болгоно нь гайхан сайхан таашаалыг мэдрүүлж буй тул зүгээр л жарган хүлээхээс өөр арга байсангүй. Төрүүлгээ харж хөвцөн алдрын нуруу биеийн дээгүүр бүлээхэн тос асгаран уянгаагийн төрхөн хуруунууд яг л өвчин тоглох аятай эллэг хэм бөмбөрдөж эхлэх нь үнэхээр гайхалтай галзуурам өдөөлт өгч эхлэв. Эргэтэн нь бүр модойдол хатуурн доороос нь нухах хэдий ч ямархан шин гайхалтай зүйл ирэх болоо хэмээн төсөөлөх алдар тэсэн хэвцээр байв. Хэсэг хугацааны дараа уянгийн жижигвтер хатуу хөх тажир гэдэл
Бүхэл бие нь тэр аяараа ар нуруунд нь уусах гэж буй мэд таг нь алдаад нэгэн хэмээр жигдхэн хөдлөн өрөн шүргэлж гарлаа. Алдарт архирахаас өөр сонголт байсангүй. Түүнийг дээш харуулan хэвтүүлж, нэл байтал халуун бүлээн тос асгарч, өнөөхөл төрхөн хуруунууд ахиад л бүх биеэр нь хөгжим тоглож эхэллээ. Үнэхээр гайхалтай тулсан мэдрэмж. Нүдээ тасанан амьсгаадан айхлах алдар бараг л үрийн сунгаа харвах шахан. Хэмээн айхлаж хэвттэл уянгаа яг өөдөөс нь наалдан нэгэн хэмээр өрөн шүргэлж тэр зураа гэдэл эмзэг цэг бүрийг нь элбэн өөрөө ч сэрэлтв бололтой. Хэмээн хүүхдийн хадал шингэн хоолоогоор гиншиж байснаа айжамхан үндий мордоод үлэлэг өндөлзөж байснаа алдрын шургуулан хэдхэн удаа эрчтэйхэн зогих төдийдэл хэмээн сүнгтэн орилох алдар цаацж уянгааг ухсхийн хүзүүдэж аваад жимийсэн уруулнаас нь шимэн оцож гарав. Тэд хэсэг зур дээр дороо орон ухаан жолоогоо алдан үнсэлцэж мөнөөхөл тойрхон хуруунууд алдрын элдэн барилсаар төдхөн хатуурдал босож орхив. Уян амьсгаадан гиншиж алдраа энэ сүүлийнх шүү гэж яаран шивнээд дээш харан хэвдэж хөлөө алцайлган ягаахан сарнайгаа дэлгэв. Тэрхэн үед уянгаагийн өгний утгыг гүйцэд ухаараагүй алдар шунал тачаалтаа автан эргэтний яаран шургуулад урд мэдэн гарлаа. Уянгаа биендээ баймгүй хүчээр өөдөөс нь тунчиг эвдүүтэй эвэн тосож тэд ор шажгантал үүлэн борон цэнгисээр зэрэг дур ханан усан хулганд болтол хөлөрсөн амьтад амьсгаагаа дарж ядан султай унжээ. Хагас цаг гаран амарсны эцэст алдар үндийн босоод уянгаа гинхрээлэн тэрч үнснээ. Чи үнэхээр гайхалтай бүсгүй юм. Би ширмээр сайхан байлаа. Гэхэд уянгаа инэв хэлснээ. Бидэнд хийсэн ач тусын дэргэд юу ч биш л дээ. Гэхдээ би хам хүчээд ажиллаа. Гоё байсан бол боллоо. Гэчгээд үндийхэд алдар хүзүүд нь зүтгэсэн боловч одоо болсон. Би хүний эхнэр хүүхдийн ээж сайхан амраарай гэчгээд шуурхийн босох уянгаад юу ч хариу хэлж чадсангүй. 21-р хэсэг төгсөв. Эдред амьдрал 2-р бүлгийн төгсгөлийн 22-р хэсэг. Бүр мөсөн суурж байгаа мэдсэн далай шөнжин арх ууж хашгирч гуайхчиж хонов. Хамгаалагч нь аргадаж тайвшруулахыг оролдсон боловч хөөж тууж зодож жанчаад хавдуулсангүй. Авгах заяа хүүгээ хордуулж алчхаад хэргийн эзнэр цацралыг үтгэжгнэ гэж нууцхан төлөвлөгөө нь ийхүү замхарч хордоо дарсыг амсах төдийдөл муур тийжгнэн өвхөж бүх зүйл буруугаар эргэжээ. Уг нь том хүн уусансан бол үйлчилгээ удаан байж хурдандаа шүн дунд өөхөх ёстой байсан ч муур түнд гай болох нь тэрэ. Одоо тэр авгах ч үгүй, эхнэр ч үгүй, хүүхэд ч үгүй, бас төрсөн дүү ч үгүй. Итгэлтэй анд нөхдөж үгүй боллоо. Заяа хүү гарахтаа үлдээсэн хуудас цаас нь өв залгамжлалын гэрээ байсан бөгөөд тэрээр бүх хөрөнгөнийхөө 50%-ийг далаад 20%-ийг халиунаад 20%-ийг цацралд болоод аж дүүдээ 10%-ийг халиунагийн ээжэд гэрээссэн байжээ. Та надад эртхэн хэлэхгүй яав та хэмээн хашигчин ханхай том өрөөнд галзуурах шахан арх гударч суухдаа туйлын ихээр тачаад нь сэрэлтэж хэн нэгнийг эдэлмээр хүчирхийлмээр тийм нэг адуусны араншин нь хөдлөж үүдний өрөөлүгээ шагаавал нарийн бичиг бадна түгшсэн харцтай сууж байв. Биедээ таарсан мах шүлтэй царайлаг бүсгүй. Та ороод ирдээ хэмээн тултраатан хэлэг далайгийн өдөөс эсэргүүцэж ис чадан зэма толгой гудайлгасаар орж авчихв. Алив суу хамт уй. Далай арх хундаглан тулгаад өнөө их чиг нулимс цэлгнүүлсээр ууж дуусмагц. Өөрөө архиа нэг амьсгаагаар залгичхаад ханан дах нууц шуугигээ уудлан
2 бодол 20,000-ын дэвсгэр давснаа. Мэ, энэ хангалттай үсттэй. Дүүн таныг хүсээд байна. Аль хувцас тайл гэж тушаалаа. Далаагаас өгтлээс нь нарийн бичиг бөмбөгөнтөл чичирсээр хувцаа нэг нэгээр нь тайлсаар зэрээс нь том хөх махлаг бэлхүүс гуй ичимдгээ халхалмар айдан зогсов. Дүчргэж яваа хэдий ч үнэхээр үзэсгэлэнтэй эмэгтэй аж. Арьс нь цав цагаан. Тун гайхалтай мэдрэмж өгчээ. Тэнсэн суманд өртөж хөнгөн шархавсан дэмчиг хэд хоног гэмчлүүлмэгц ил аршжээ. Энэ хугацаанд мөнгө төгрөг хайр найргүй цацаж, өмгөөллийн баг хөллөн цагдаа шүүхийг авилгадаж амьдсан ч булгаагийн нөхөр түүнийг гарцаагүй байдалд оруулан хорж чадав. Магадгүй танилтал хөрөн муутай хүн байсан бол дэмчиг авилгалцаар байж суллагдах байсан биз. Хэдэн цагдаагийн албан хаагч болоод хуулийнхан эхэндээ дэмчгийн талд зогсож янзан бүрээр эсэргүүцэж байсан ч нэг удалгүй хаяага манан алга болж орхив. Байдал бишдэж буйг мэдсэн дэмчиг тохиролцохоор шийдэн тэргэлдээ уулзаж бараг л уйлчих шахан аргалан гуйж аврал иржээ. Уян зөөлөн сэтгэлдэн дээр ээжийнх нь амийг аварсанд талархаж явдаг тэргэл эхэндээ хатуу чангайсан ч зүйлдээ өөрөн ирэхгүй өрөвдөн за яах вэ? Би өмгөөлөгчдөөс гуйж үзье. Аль болох хөнгөн шитгэл оногдуулах тал дээр анхаарна гэжээ. Хэд хоног тэргэлийн хэргийг нууцхан тандсан алдар хуулийнхан дэмчгээс авилга авчгаад нэг л хөшүүн хойрог болчихсныг анзаарч хоёр туслахын хамтаар 2-3 цагдаа хууль хяналтын хүмүүсийн гэрээр сэм зочилж сануулга өгч эхлэв. Эхэндээ хэгжүүрхэн эсэргүүцэж байсан ч тэд орохноо хулхин буу бололтой дэмжихийн болоод бусад хэрэгээс сэмхэн зайгаавж нам жилэн болж алдарч санаа амрав. Тэрээр бэндрийн тухай хангалттай судлан бүх талаараа гойд сайн залуу гэдгийг мэдээд тэргэл болоод анарын ирээдүйд бас санаа амран тайвширчээ. Дараа нь тэлмэнтэй уулзан өөрийнхөө бүх бурууг хүлээн эрх хүн шиг тууштай байж чадаагүйдээ чин сэтгэлээсээ уучлал гуйгаад за дүү минь чи ахыгаа уучлахгүй байсан ч болно. Би буруутай. Над чиг нэлцгай зан хизээж битгий гаргаарай. Чамд итгэж байна. Гэхэд тэлмэн аха би алмад маш хайртай. Үхэн хөтлөн хамгаалж хайрлаж явж чаднаа гэж итгэл төгс хариулж алдрын сэтгэлийг тэнээлгэжээ. Цацрал байн залгаж ярин сүүлдээ хайр сэтгэлээ илчлэн 2 жудаа хоолнд орж элдвийг хүүрнэв. Гэхдээ алдар болгоомжилж бас айж байсан тул цацралыг хавтуулсангүй. Зүгээр л сайн найзын харилцаатай байх тухай хэлэн эвтэйхэн зайгаа ав. Ингээд бүх асуудлаа зохицуулж дуусгаад эцсийн тооцоогоо дуусгагаар далайтай холбогдсон. Бид хоёрт дуусаагүй тооцоо байгаа. Ирчүүд байна да. Цагдаа шүүх гэхгүй улаан гараараа халзуулцах уу гэж шууд л тулгав. Унал дазгүйтлэн чухам алдраас эхлэлтэй гэж багтарч бухимдад суусан далайч тун дуртай зөвшөөрчээ. Ингээд болцсон цагаа хүлээн буудалцууж байтал эрхэс залгаж шалсаар байж уулзахаар болон удсан жүгүй хүрээд ирэв. Алдрыг маш сайн мэдэх эрхэс болж өнгөрсөн бүхэнд дүгнэлт хийгээд түүнийг ямар нэгэн зүйл төлөвлөд байгааг хар зөнгөөрөө мэдэрч ийм иржээ. Гэвч алдар огтхон ч халгаасангүй. Би юу ч хийх гээгүй. Хүүхэн дуудаж уулзч хадал санаа амар сууж байна. Цаашид юу ч хийхгүй гэж хээвник хэлээд хөдлөж өгсөнгүй. Гэхдээ эрхэс түүнийг худлаа гэдгийг угаасаа мэдэж байгаа. Хизээч үлээ дээ. Найз нь та нарынхаа замын чулууг нэг нэгээр нь төвж өгнө гэж хэлснийг ч мартаагүй. Яахаа үл мэдэн тогтож сууж ядан байтал алдар. Найз нь одоо болзоотой гарлаа гэснээ угаалган өрөө орчихов. Эрхэс шалмаг хөдлөн ширээн дээрх утсыг нь шүүрэн аваад хэсэгхэн зур оролдоод амжиж тавих хооронд алдарч гараад иржээ. Шүдээ хүртэл зэвсгэлсэн гэж хэлж болох үед далайгийн 10 гаруй залуус
20 давхар барилгын дээвэр дээр алдрыг хүлээцв. Цагдаагаас хол энгийн хүн амьтан байхгүй хамгийн тохиромжтой газар гэж тооцсон. Энд уулзахаар тохирсон нь энэ. Өмнөө ширээтэй түшлэгтэй сандал дээр тухалсан далай, хундагтай шард сэмэн, тунчиг ирмэг, зоримог суухагаад, хоёр талд нь санчир зоригт нар хөмсөг зангидан сүрийг үзүүлэн зогсцгоо. Болдсон цагч болж богино холбооны станцаар боосоо алдар дор ирчихлээ яах вэ гэх сонсдов. Цаад бололгүй дээш нь гар хүн оруулж болохгүй шүү гэж далай туушаагаад шүдээ хавиран нүдэндээ хорсол занал тодруулан шарзаа шимэнгээ санчир зориг хоёрт хандан та хоёрд олдсон сүүлчин боломж шүү хичээгээрээ гэжээ. Алдар нэг удсангүй дээвэр дээр гарч ирээд инээмсэглэлээ. За бүгд сайн уу? Яасан олуулаар ах юм? Би ганц далайтай тооцоод амсан гэхэд санчир чи битгий хуцаа эр хүн шиг үзвэл үз гэд урагшлах гэтэл далай гараа тогсон зогсоогоод алдраа нэг бичлэгээ өгөөд амьд минь явсан чинь дээр биш үү? Нас чинь залуу байна да гэд наг инехэд бичлэгч нь бүгд энэ байна. Намайг дийлчгээд аваарай. Алдар гартаа барьсан плашийг дээр өргөн үзүүлснээ буцаж халаасалчгаад залуусаа өнөөдөр би өшөөлг үзэн шүү. Тахир дутуу сохор доглон болохыг хүсээг бол холхон байсан дээр гэд урагшлахад санчрын дохиогоор залуус дайрч эхлэв. Би дахид сануулахгүй шүү. Химэн алдар чангаар орилоод эхний залуу хийстэл цохин дараагийнхыг нь мөн адил маш хүчтэй нударгалж орилж ялуулан хөсөр унган урагшилсаар байв. Алдарт өрөвдөх хайрлах хүсэл байсангүй. Тэд хит олуулаад тул дайрсан болгоныг дахиж босохгүй болтол маш хүчтэй хайр найргүй цохиж байлаа. Өөрөө ч хэдэн цохилтонд өртөн гуйвсанж улам зориг орон давталсаар байв. Зөвхөн энэ тулааныг бодож бэлдэж хүлээж ирсэн алдар гартаа жижиг утга галзуулах намхан залуу харснаа далаа новшоо эр хүн шиг үзэн гисэн чинь энэ үү гэж орилон өнөө залуугийн хутагтай гарыг шүүрэн ганцхан мушгин шажигнтал хугалж өвдөгнийх нь үений эсрэг хүчтэй жин өшгөлөж хөлийг нь санжигнуулж орхив. Хутагтай залуу аимшигтай чанга орлон аврал ирэн бархирсаар өнхөрч унахад сүрдэж хулчээсэн бусд нь дайрхаа болон алхамаар ухарч эхэллээ. Зоригт санчир хоёр түүнийг зандран дайраач дайр хэмээн орилж өөдөөс нь нудраг зангидан давтлах үед эрхэс хоёр үнэнч туслахыг нь дагуулсаар шуугтан гарч ирээд захаас нь хаман зодтолдож эхэллээ. Алдар зөвхөн далайд л дөгж очихыг хүсэж байсан тул зоригт санчир хоёртой анман тулж харилцан цохилцож хэн хэндээ хэд хэдэн хүчтэй нудраг амсуулж амжив. Хөл рүүгөө хүчтэй өшгөлүүлж гიშгэж чадхаа болсон ч шүд зүүн твцээр өмнөхөө хоёрыг говийн тэнцвэр алдтал цохиж улаар нь зүтгэсээр далаа руу дайрах үед буундуу тас хийж цээж рүү шибхийн юу ч юм зогдох шиг болон халуун оргиод ирэв. Алдраа битгийлдэ гэж ирэхэс чарлан гүйхтэн зэрэгцэн эцсийн хүчээ шавхан зүтгэсээр далайг хаман тэврээд байшингийн дээврээс үсэрчээ. 3 сарын дараа дэмжиг болон түүний хуурайдуу бат сайхан цагдаа болдоо нар хуулийн хариуцлага хүлээн шоронгийн хаалга татаж тэрэглийн гэр бүл алдсан бүхнээ буцааж аван бөөн баяр хөөр болцоож бэндрийн аав ах дүү нартайгаа ирцгэн албан ёсоор бэрг гун сүй тавьж хормын өдрийн ойрмогхон товлож бүгд сэтгэл хангалуун бэлдэж эхэллээ. Гэр бүлээ гэсэн чин сэтгэл энхүү бэрхшээ саад болгоны даван гарсан төдийгүй өөрийн үнэн чартайгаа учирсан тэргэл уламж өнгө цус орон жавхаажиж үе хэвлийгээ элбэн бэндрээ хайрт минь чи хүү охин алийг нь хүсэж байна гэхэд тэгс цагаан шүдээ ярилцуулан инээмсэглэх бэндэр бид хүүтэй шүү дээ. Одоо яг чам шиг хөөхөн охинтой болъё гэд хайртынхаа тэгш гойлог биеийг тэврэн ихрээлэхэд тэнгэрт гэрэлтэх алтан наран улам илч нэмэн цацран байх авай.
Ээдрээд амьдралын нухчаанд огтхомж бүдрээгүй. Үзэгдлэнд монголжонгоо тэргэлийн түүх энэ төгсөв.